дараагийн мэдээг танилцуулъя. Энэтхэг Пакистаны хооронд цус урсгасан дайны үйл ажиллагаа болоход төгсөн. За харин энэ асуудлаар Америкийн нэгдсэн улс жуулчлал хийсний хариуд амралтын өдрүүдээр хоёр улс гал зогсохоор тохиролцсон байгаа билээ. Гэвч бол энэтхэгийн талын үзэж байгаагаар Пакистан улс энэхүү гал зогсох гэрээг одоо зөрчсөн ийм алхмыг хийсэн гэж мэдэгдэж байгаа юм. Нэм гарагт энэтхэгийн батлан хамгаалахын яамнаас гаргасан мэдээлэлд дурдсанаар Пакистан улс энэтхэгтэй байгуулсан энэхүү одоо гал зогсох хэлцээрийг зөрчих алхмыг хийсэн гэж мэдэгдсэн. За дахиад энэ үйлдэлд давтагдах юм бол энэтхэг улс зохих ёсоор хариуг нь барих болно гэсэн ийм мэдээллийг хийгээд байгаа. За энэтхэгийн армийн дээд офицер энэ мэдээллийг хийсэн. За Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч харин энэхүү одоо хэлэлцээрийг зогсоосон гэдэг асуудлыг бол үгүйсгэж байгаа. За энэтхэгийн цэргийн ажиллагааны ерөнхий захирал Бэм гаргийн орой хоёр тал эхний зөрчлүүдийг одоо гаргасан гэж бие бинийгээ буруутгасан. За ингээд хоёр тал ямар ч байсан 24 цагийн хугацаанд бол яриа хэлцээгээр тохиролцсон зүйлээ хэрэгжүүлэхийг оролдож байгаа. За гэвч одоо Reuters агентлагт одоо гэрчүүдийн мэдгдснээр орон нутгийн эрх баригчид, оршин суугчид агаарын товтлогооноос хамгаалах системүүдийн одоо ойролцоо дэлбэрэлт болох ийм зүйлийг бол мэдэрсэн. За хоёр оройн туршид бол энэхүү дэлбэрэлтийн дуу чимээ сонсогдсон гэж мэдэгдэж байгаа. За Пакистаны цэргийн хэвлэлийн төлөөлөгч тус ус агаарын болон тэнгисийн цэргийн хүчний төлөөлөлтөд хийсэн хэвлэлийн бахархлын үеэр Пакистаны арми болон зэвсэгт хүчин гал зогсоох дэглэмийг огт зөрчөөгүй гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За өнгөрсөн одоо хэдэн өдрийн туршид бол хоёр улсын хоорондын харилцаа нэлээд мөргөлдөөний ийм шинж байдал бол илэрсэн. За ингээд бол хоёр тал харилцан биеийн рүүгээ галсан ийм асуудал үүссэн. За үүний дараа бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн жуулчлалаар хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн. За Бэм гаргийн үүрээр бол Пакистаны 3 баазыг бол энэтхэг улс газар агаар ангиллын пуужингаар зогссны дараа Буян Марарнаас нэртэй ажиллагаа явуулж хоёр хөрш бол орнууд бие биенийхэн цэргийн объектуудад харилцан онлсон ийм үйл явдал болсон. За та хоёр тал ихэнх одоо пуужингуудыг сөнөөсөн гэж мэдгдсэн. Зарим цохилт нь бол талуудын зохих газруудад хохирол учруулсан ийм байдалтай байсан. За энэ одоо асуудал бол хоёр талын хооронд Кашмирийн газар нутгийн маргаантай байдаг Кашмирийн бүс нутагт бол энэтхэгийн болон одоо бусад орны жуулчид амь насаа алдсан хэрэг явдал болсон. За үүнд бол Пакистаны террорист одоо бүлэглэлийг буруутгаж байгаа. За энэтхэгийн зүгээс одоо өөрийн иргэдийн амь насыг хохироосон энэ явдалд бол зохих хариуг нь өгөх зорилгоор Пакистан руу тавталгаа хийсэн. За үүний улмаас бол харилцан ийм тавтлах үйл ажиллагаа өрнөсөн байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо жуулчлалын үйл ажиллагаа хийснийхаа дараа бид урт шөнө одоо яриа хэлцээ хийсний дараа энэтхэг Пакистанд бүрэн бөгөөд нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүргэсэн гэдгээ дуулахад таатай байна гэж өнгөрсөн Бэм гарагт Truth Social платформ дээр бичсэн. За хоёр улс бол эрүүл ухаан, оюун ухааныг ашиглаж ингээд тохиролцоонд хүрсэнд баяр хүргэе. Энэ асуудал анхаарлаа хандуулсанд баярлалаа гэсэн ийм мэдээллийг хийсэн. За харин хэсэг хугацааны дараа энэтхэгийн гадаад хэргийн сайд энэтхэгийн гадаад хэргийн сайд Бикрам Мисрийн нар бол тухайн гал зогсоох хэлцээр байгуулагдсныг баталгаажуулж мэдгдсэн. За тэгээд энэ мэдээлэлтэй энэтхэгийн цагаар 17 цагаас эхлэн хуурай газар агаар далай тэнгис бол бүх тулаан цэрэг зэвсгийн үйл ажиллагааг бол зогсохоор талууд тохиролцоон гэж мэдэгдэж байсан. За энэхүү ойлголтыг хэрэгжүүлэх талаар бол хоёр тал чиглэл үүрэг бол авсан. Ингээд энэ сарын 12-ны 12 цагаас эхлээд цэргийн ажиллагаа бол дахин одоо болохгүй байхаар тохиролцож мөн цэргийн ажиллагааныг одоо дараагийн үйл ажиллагаатай холбоотой яриа хэлцээ өрнүүлэхээр тохиролцсон байгаа. За ямар ч тач бол талууд гал зогсох хэлцээрт хүрсэн байгаа. За одоо бол талуудын хувьд тухайн хэлцээрийг зогсолт одоо хэлбэрлэлгүйгээр мөрдөх ийм шаардлагатай байгаа. За аль нэгэн тал нь бол тухайн хэлцээрийг зөрчсөн тохиолдолд хоёр улсын хооронд томоохон одоо зэвсэгт мөргөлдөөн гарах ийм боломжтой гэж үзэж байгаа. За энэ одоо зэвсэгт мөргөлдөөн гарах асуудал бол улс орнууд ихээхэн дөгшөж байгаа. Яагаад вэ гэвэл хоёр улсын хувьд бол ихээхэн томоохон ийм цэрэг айрамтай улсууд байдаг. За энэтхэг улс бол мэдээж Пакистанаас цэрэг армийнхаа тоо хэмжээгээр бол ихээхэн хамаагүй том боловч хоёулаа цөмийн зэнэх түвшүүртэй ийм ижил тооны пуужинтай гэдэг ийм тооцоо байдаг. За мөн хоёр улс бол дэлхийн одоо томоохон зэвсэг худалдан авахчид байдаг. За 2020-с 24 онд энэтхэг улс Оросын холбооны улсаас зэвсэг авсан хамгийн их зэвсэг авсан улс болсон бол дараа нь бол Пакистан улс бол Хятадаас бас хамгийн их зэвсэг авсан ийм 5 дахь улс болж дэлхийд одоо цэрэг зэвсгийнхаа нөөцөөр тэргүүлж байгаа улсуудын хооронд ямар нэгэн асуудал үүсгэн цаашдаа бол бүс нутгийн болон дэлхийн одоо их тайван аюулгүй байдалд занлахиж болсгүй ийм нөхцөл байдал үүсэх магадaltaй байсан юм а.